Энэ удаагийнхаа бичлэгээр Баярлалаа ээжээ Монголын уран сайхны киног довчлон ярьж өгөхөөр сонголоо. Энэхүү бүтээл нь 2017 онд буюу одоогоос 9 жилийн өмнө үзэгчдийн хүртээл болж байсан болоо. 9 жилийн дараа Mask Production бүрэн бүрэлдэхүүнээрээ Баярлалаа аваа киногоороо үзэгчдтэйгээ уулзаж байгаагаараа онцлог юм. Тиймээс та бүхэн Mask Production-ы 20 жилийн ойд зориулан бүтээсэн Баярлалаа аваа киног Univision Look TV DDS-с хүлээн авч үзээрэй. Бид хоёр чинь орчлон дээр хоёулах нааштай. Чамайг над шиг, намайг чам шиг хайрладаг хүн нэгч байхгүй. Аюу сайн уу чи тий. Сэтгэлийн хөдөлгөөнөөс олж зүрх тагсан чиний амь насанд аюултай гэдэг шүү дээ. Наа чи миний бодсон юм шиг байгаасаа. ямар ч өөрчлөлт алга. Заав гараараа, гэлцээрээ, гэлсгүй. Охин нь аавтайгаа үргэлж хамт байна. Дулааны цахилгаан станцад инженерээр ажилладаг эхнэр 3 хүүхэдтэйгээ амьдардаг дөвшин өөрийн ах дүүсээ танилцуулж байгаагаар Баярлалаа ээжээ кино эхлэнэ. Энэ хүн бол түүний том ах Сэргэлэн. 3 дээд сургууль төгссөн гоц ухаантай гэж хэлж болохоор хүн. Тиймдээ ч ажлыг голоод насаараа гэртээ суугаа нэгэн гэж хэлж болно. Харин энэ бол түүний эмэгтэй дүү Жаргал. 3 хүүхэдтэй өрх толгойлсон эх. Энэ залуу бол түүний дүү Амгалан. Одоохондоо амьдралд хөлөө олохгүй яваа нэгэн. Харин энэ бол түүний хамгийн бага дүү Цэнгэл. Нөхөрт гарсан ч гэлээ нөхөртөөгөө хамтаа Дөвшингийн гэрт амьдардаг. Энэ бол Яармагийн дэнждэх тэдний ээж Долгорын гэр. Бүхэл талын мэдлэгтэй Сэргэлэн зурагт үзэнгээ бүгдийг өөлөн сууна. Кино ч тусдаа бас өөр ертөнц шүү дээ. Арай болоогүй байна да манайхан. Миний хүн ачир нь болж байгаа юм байна уу? Нэг ч алга нэрээ бүр манай Монгол орон бүр нэр арай дэндүү байна нэр. Чи одоо ингээ өдөр шөнөгүй зурагтаа хэрэг суугаар ажлын аюуд бол яасан юм бэ? Надад Монголд хийх ажил алгаа ээж минь. Миний толгойг уг нь Монгол орон ашигламаар юм байгаа шүү дээ. Энэ үед гаднаас Жаргал орж ирэнгүүтээ шууд л За ээж минь өнөөдөр ямар өдрийг та мэдэж байна уу? Ямар өдөр? Төвшин ахын цалин бууж байгаа өдөр. Тэгэд Юу тэгээд надад 20,000 төгрөг аваад өгч. чи мэндийн зөрөөгөл мөнгө нэх юм. Би чамд урж игтэр мөнгө авч өгөөд дээ. Тэгсэн. Тэгэд Дуусчихгүй яах юм бэ? Ээж явъя. Одоо мөнгө дуусгаас өмнө надад 20,000 төгрөг аваад өг. Явъя аль бос. Ингээд Жаргал ээжигээ юу юугүй яруулсаар хамтдаа гарч Дөвшингийн ажлын ойролцоо ирээд Жаргал ээжтэй ахыхаа ажлын газрыг нь зааж өгөө явуулаад өөрөө ард нь үлдэнэ. Ажлаа хийж байгаа Дөвшин ээжигээ ирсэн байгааг анзаараад гайхаж ээжтэйгээ уулзсан ямар асуудлаар ирснийг нь асуухад ээж нь ийм шалтгаан тоочов. манай ангийн октод шинжлэх нийл Ууц октоуда танаа октод одоо амьд байх уу? гохжурдэд нэг 6 талаа юм үлдсэн л дээ. Тэгээ ээж нь тийшээ очив болиугаа хүүтэйгээ зөвлөж. Очоочтой ээж. Гэхдээ уцаар ярьчил да энэ чинь хар хөдөнд наашаа гүйжих ямар шаардлага байна? Гээд өөрийнх нь авч өгсөн Android утас нь байгаа эсхийг асуухад ээж нь гинэт мэлзэж гэртээ орхичихсан байна гэж хариулна. Улмаар Дөвшин дугаарлуу на залгахад Байна уу? Уцаа яасан. Нөө Android утсан нь бүр Android утсан явж штэ. Энэ амгалан зараад утсан юм байна л та. Үгүй. Дүүн уугаагүй сар болж. Өчтөр цогтой юмсыг таарсан болтой. дүү амгалан нь арх уух гээд ахыхаа авч өгсөн ээжийнхээ утсыг үгүй хийчихсэн болтой. Ээжигээ зүгээр ирээгүйг мэдэж байгаа Дөвшин өөр асуудал байхгүй биз? Би орлоо штэ гэхэд толгоргоо зорьсон хэрэгэ хэлж зүрхлэхгүй банцсандаа яг явах гэж байтал Хэд төгрөг хэрэгтэй? 20,000. Мөхөөгөө тацаа. За юм үсч. Баярлалаа. Болгоомжтой. зорилгоо биелүүлсэн толгоргоо гадаа гарч ирээд Наашраач. ээж нь охиндоо мөнгийг нь өгөөд гэртээ ирж хоноогүй дүү амгаланг нь хайхаар явлаа гэхэд Тэрнийг хайж яа хайж. Хөө юу гэж байгаа юм чи явж байгаа гудамжид асгаад өгчүүл яах юм бол чи. Мөнхөө хизээж өгдөггүй ээ. Цог чи. Дүүгээ тэгт юм. Яв. Ой, наашрыг үсэж. Хүй. ингээд долгоргоо цагдаагийн хилдэс дээр ирж хизээний танилуд аятай цагдаа залуутай мэдлээд За сайн байна уу минийх. Сайн. Цаа чи ирж ханаа уу? Ирсэ.
Орой гэртээ орж ирж байгаа юм шиг хаалга балбачаад. Тэгээд нэг оймсоо угаачаал унтлаа танаа хүүчээ. Аваад явдаг юм уу? Амгаланчаас ялгаагүй хизээний гэрте байгаа юм шиг л эрүүжүүлэхийн өрөөндөө цэмгэр гихч нь бясалгал хийгээд сууж байхан дээр. Бясалгал хийж гэж. Оо ээж. Та эрдгээр шиг босоод эрдгээр шиг авахд яад юм бэ? Маш суучих. Ухаа. Байдлаа орж ирээд аяг цаа өгөх нь чи. Жохос сууж байгаа юм л та. Хүй. Манай нэр цэнцгэр яригчаа. Хуцуцаа ихэд явчихсан. Хурд. Аригч шиг. Хутаачи. Эцэст нь ээж нь амгаланг загнасаар гэрлүүгээ авч харилаа. Оройн төвшөнд эхнэр нь хүүн Австралиас мэдчилгээ дэвшүүлсэнийг уламжлаад маргааш өөрсдийнх нь гэр бүл болсны 25 жилийн ой гэдгийг сануулна. Энэ үед машин олох шаардлагатай байгаа итгэл цэнгэл хоёр хоорондоо ярилцаад төвшин ахыхаа машиныг гуйхаар шийдэв. Аха. Маргааш нэр машин өгчөрөө. Хайр бутаар ажилтаа. Маргааш ажилтаа үстэй. Төвшингийн эхнэр маргааш ойн баяртай болохоор машин өгөхийг хүсснээр төвшин зөвшөөрнө. Сэргэлэн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Трампын улсаа удирдах байгаа бодлогыг нь шүүмжлэн хэвтэнэ. Үгүй чи наа тарих толгоогоо ашиглаад тэгээд нэг ажил төрөл хийвэл яасан юм бэ минийх? Өөрсдөө ирж гуйх вахт нь очиод онгоо штэ ээж минь аа. Энэ үед хөлдөж үхэх шахсан дахиад л эрүүжүүлэхэд хоноод гарч ирсэн амгалан орж ирлээ. Тэгэд гинэтэл гэгэрсэн хүн ээжтэй хандан өнөөдөр ажилд орохоор шийдснээ хэлж ажилд орно. Тий, манай нөгөө багын найз галаа амар том компанид олчихсон. Тэгээ намайг хамгаалагчаар орооч гэж гуугаад болтгоо. Одоо боли ажиллая. Ээ бойнаа. Тийшээ суу яалаг нэмнэ хөө. Хүүгийнхээ шийдвэрийг сонсоод ээж нь баярлахад ах сэргэлэн нь дүүгийнхээ цаад санааг нь мэдж байгаа болохоор амгалангийн ажил хийдэг гэж юу байх вэ гэх утгатай шүүмжилсээр. Улмар амгалан өнөөдөр шууд ажилдаа ороход хамгаалагчийн хувцас өөрөө бэлдэх хэрэгтэй болохоор 40,000 төгрөг шаардлагатайг ээжтэй хэлнэ. Тиймээс ах төвшингээсээ 40,000 төгрөг зээлэд өгөөч хэмээн ээжээсээ гуйлаа. Сэргэлэн амгаланг мөнгө авахын тулд хэрэгэлдэг башир аргуудаа ашигласаар байгааг нь даапалан хэлэхэд ээж нь өчигдөр ихчд мөнгө аваад өгч гисэн. Одоо ахт нь юу гэж хэлнэ? Тасдгүй байшин шиг. Зүгээр би зүгээр ингээл гудамжинтай хүмүүстэйгээ нийлээл харагдасаа ингээ явж юу гэх. За гомдчөөж голын гонготно гэдэг 3 дугаар үзэгдлийн гэрт эхэлж явах шив дээ. Чи дугаа байгаад өгөөч чи. Би угаасаа атгүй байна дөө. Би угаасаа заяагүй байна. Тэгээд одоо би тэгэл энэ гэрийнх нь хамаг муухайг нүүрэл тэгэл гудамжинтай архиа угаад ирүүлжүүлэхтэй оноо тэгээ яв. Нөгөө жүжигч бүр эмгэнэлт шиг рүү орчлоо. Чи дугаа байгаад өгөөч чи. Ерөөсөө хоёр ахынд на чи тийхүү. Тгий. За тгий. За их хурдан өмсөд хурдан гараад хурдгооч. Хурдлаа. За энэ жүжигийн төгсгөл нь Монгол улсын иргэн амгалан төрийн тусгай хамгаалалттай байранд хонсноор өндөрлнө гэж. Сонин жүжиг байна да. Унти. Энэ хооронд ахыхаа машиныг авсан итгэл цэнгэл хоёрыг цагдаа зогсоож бичиг баримтыг нь шалгахад үнэмлэх асуудалгүйгээд байсан итгэл өөр хүний бичиг баримтыг үзүүлж байдаг шүү. Үгээрч зогсохгүй үнэмлэхэн дээрх бүхэл мэдээллийг нэг бүрчлэн цээжилчихсэн цагдаа асуух бүрт огтхонч торхгүй хариулсаар. Улмар цагдаа инээд алдан нөгөө цагдаагаа дуутахад гай болж итгэлийн ашиглаж байгаа үнэмлэхний эзэн нь нөгөө цагдаа нь байж таарах нь тэр. Гэсэн ч итгэл огтхон ч анзаарахгүй эцэг хүртэл өөрийнх нь үнэмлэх гэж гүрийснээр. За тэр нэрхэн гинэ. Цэцгэгэн ган зөрг. Хин гинэ? Цэцгэгэн ган зөрг. Чи одоо над ирэн мөргөө яах юм шээ. Регистрээд. хэд 82 01 28 11. Хэд гинэ? хэд 82 01 28 11. Яа. Ургаа авах. Хөөлт. За, орд юу? Орд уу? Матар биш хумх байдیں۔ За юу? Хаад ам. Тэ би хий. Би яаш мэдхий. Би хий бэ. Ганц өргөл гэж шүү дээ. Адилхан нэртэй юм шүү дээ. Ээж нь төвшингийнх рүү орох замдаа шатан дээр нь бүдэрч унснаар гутлынх нь бол баг зэрэг салах ба энэ үед ээжийн толгойд мэрэгэн санаа төрж. Миний хүү ээжийг уучлаа. Модууч хэцүү. Ээж нь энэс өөр арга болчихсон шүү. Энэ бол одоо 40,000 таваас өгтөө.
Долгоргой хүүгийнх рүүгээ ороход төвшин усанд орж байх ба ээж шууд л бэрээсээ скотч асуугаад За. Яасан? Нөгөө хин жилэргүй очив гэсэн. Энэ мөн гутал муучжээ. Затраад уншаа. За явъя та. Юу гэсэн үг юм бэ ээжээ? Ингэж явах ч юм уу? Би ч амтан хүн муу хэлнэ штэ ээжээ. Алийн болго хоёр хүүхдээ цаваах байд ээж. Юу яриад идэмдэ байж. төлөвлөгөө нь бүтчихлээ гэж бодсон ээж бэрийнхээ араас комист хямдхан гутал байдаг 40,000 төгрөг шүү гэж хэлээд хүлээж байтал харамсалтай нь бэрн өөрийнхөө гутлыг авчирч өгснөөр Өөхөө. Энийг ч тооцоог юм шүү дээ. Яасан? Улмаар долгоргой. Энэ гутал өөрт нь хэнцэрдэн, гоёдн, таарахгүй, тохирохгүй гэж үгэлснээр бэрн гутал авах мөнгө өгөхөр болно. Тэгвэл юу яах вэ? Шинэ гутлаа. Тэгээ 40,000 байна. Юу дүүч яриад байгаа юм бэ ээж минь. Бэрн 40,000-д ямар гутал авах уу гэд илүү мөнгө өгсөн ч долгоргой 40,000 төгрөгөө аваад илүүг нь буцаан өгч бэрийнхээ гутлагч бас аваад яран гарахтаа цүнхээ орхичихов. Ээж нь амгаланд мөнгийг нь өгчхөөд ажилд ороорой гэж загч хэлээд цүнхээ орхисноо санан буцаад орохоор боллоо. Ингэхэд энэхүү киноны маань ээжийн дүрээр сэтгэл тоногшсон мөнх сайхан ах маань Баярлалаа кинон дээрээ мөн лав хүний агуу харийг харуулсан нэгэн сайхан аавын дүрд тоглосон юм байна лээ. За ингээд киногоор үргэлжлүүлцгээе. Долгоргой буцаад ороход бэрийнхэн дүү нөхөртөөгөө гадаадаар аялж яваад ирсэн байж таарна. Эхнэрийнхэн дүү гадаадаас авчирсан бэлгээ төвшөнд бэлгэлчгээд дараа нь долгоргойг орж ирнэ гэж мэдээгүй болохоор бэлэггүй ирснээ дурдж өөртөө авсан байсан $150 үрчлээний эсрэг гоо сайхны бүтээгдэхүүнээ бэлгэлэн. Энд ч одоо тэнийхээ байсан ариста. Гайгүй $150. $150. Энэ үү? Ингээд орой болж нэгэн ресторанд төвшин эхнэртэйгээ ойн баяраа тэмдэглэж хайртай гэдгээ хэлээд өөрийнх нь ах дүүсийг ойлгож өдий хүртэл дүшиж тулж ирсэнд талархлаа илэрхийлнэ. Энэ хооронд цагдаад баригдаж асуудалд орсон нөхөртөө туслахаар цэнгэл ээжигээ дагуулсаар ирэн төвшингийн баяраа тэмдэглэж байгаа рестораныг зааж өгөв. Ээж нь ахыг нь баяраа тэмдэглэж байгаа хэмээн халгалахад Тэгээд миний хайр тэр муухайш оронч орстой юм уу? Дараад нь болъё. За болио байдаг. ингээд бага охиныхаа асуудлыг шийдэхөөсөр аргагүй болсон долгоргой. Ариун цэврийн өрөөнд орж амьсгаагаа дарахдаа шал цэвэрлэгч харснаар бас нэгэн санаа төрлөө. Ээж. Хүй. Дараа нь долгоргой цэвэрлэгчний ишээ тулсаар дотгошоо орж энэ удаад халтарч унсан гэх шалтак тоочсноор хүүбэр хоёр нь сандарч эмнэлэг явах санал гаргахад Надад 100,000 төгрөгч. 100,000 явах чинь. Үгүй яг хот шинэ гутал авъя. Нөгөө нэг өгсөн 40,000 гарсан энэ гутлыг аваад өмсөн чи. Галтаж удаа сүйд явах төглөө. Наад чи миний өгсөн гутал биш. Миний өгсөн гутал биш. Бид хоёрыг энд байгаа гэж яаж мэдсэн? Үгүй тэгээд шаардлага гарвал олно шүү дээ ээж нь. Гадаа юм ба. Цэнгэл. Улмаар энэ удаад цэнгэл ээжигээ явуулсан гэдгийг мэдсэн төвшин гадагшаа гарч дүүдээ сургаал айлдаж байгаад шаардлагатай мөнгийг нь өгч явуулаад эргэж орж ирээд ээжтэй хандан Та ээж нь яах ч эдгээр өмнөс гэж гүйж идэв юм те. Эдгээр чи толгой ажиллагаа боллоо. Энэ өөрсдөр нь амьдруул л да ээжээ. Та ээж нь явъя. Энэ тайга авдгүй юм уу? Энэ тайгны чирэг байгаа юм уу дөө? Та тийм ээ. Би нэр хамт явдлаа гэв. Ээжээ. Иш. Хаанаас юм болоод толчдох юм бол да энэ. маргааш нь долгоргой хоол хийчихээд ажилд орсон байгаа гэж итгэсэн амгаланд хоол өгөхөөр явахдаа бэлдэж байхад амгалан өөрөө орж ирээд эхнэр хүүтэйгээ ярьсан, өөрийг нь хүрээд иргэсэн, санаж байгаа гэсэн гэдгийг хэлж ээжийнхээ магнайг тэнэлгэх мэдээ сонсгоно. Гэрэмсэлт. Эвэрхэн юм наарлаа. За, тэгээд минийхөө хэзээ явах гэж байна? Өнөөдөр явт юм уу? Тэгээд нэг асуудал байна. Ямар? Одоо 2-3 жил очиагүй гэж хоосоо очлоо биш. Хүүтэй нэг гацуур аваад чи шинэ жил болж байна. Хөө энэ архичны чи бүр арга нарийцсан биш үү ээж? Сэтгэл зүгээр чинь тоглож штэ. Ямар уран бодож олж байна чи аа? Үгүй ээ.
Тэгээ метр хартай газар 150 мянга гэм байна. Хүүхч чи ямар өндөр хэрэглээтэй архич юм бэ? Танаахан ч 5-10 мянгаар дуугаад идэм байх чинь дээ. Чи ягараа 150-аар уудын. Улмар амгалан нулимс туслуулж эцэг хүн шиг хүүхдээ өр дээрээ суулгаад эхнэрийнхээ гараас хоол цаныхаа дээжийг аваад гэрийн эзэн шиг амьдралыг босгомоор байна гэв. Би чи эр хүн штэ. Энэ удаад дүүгийнхээ үгэнд уярсан сэргэлэн энэ өдрийг 40 жил хүлээсэн гээд ном авахар хадгалж байсан 2000 төгрөгөө өгч үлдсэнийг нь ээжээс ав. Төвшин гээд банк танд байгаа үсттэй хэмээн ээжтэй хандаж хэлэх нь тэр. Ойр ойрхон олон худлаа шалтгаараа төвшин хүүгээс мөнгө авсан долгоргойд энэ удаад өөр нэг санаа төрсөн нь бэрийнхэн дүүгийн бэлгэлсэн $150 гэх гоо сайхны бүтээгдэхүүнийг зарах шийдвэр байлаа. Энэ хооронд эхнэр нь төвшингээс өөрийнх нь ажилчид шин салбар руу явсан болохоор орой ачаа зөөхт нь туслахыг хүснэ. Үүнтэй зэрэгцэн хүргэн ирэхэд төвшин хүргэндээ орой 8 цагт вокзал дээр очиж эгчийнхээ ачаанаас буулгалцж байхыг даалгахад 8 цагаас. Өглөө юу? Орой. Яасан? Яач. Долгоргой гоо сайхны бүтээгдэхүүнийг зарахын тулд гудамжинд байгаа хүмүүст санал болгосон ч авах хүн байсангүй. Эцэст нь тоогүй явдал тохиолдож өөрт нь бүтээгдэхүүнийг бэлгэлсэн бэрийнхээ дүүтэй нүүр тулж бантсандаа зугтаана. Нөгөө хөргөн ахын ээж нь мөн үү? Мингтэй байна тий? Оройн хөргөн чирж тусалсан юм байхгүй төвшин өөрөө эхнэрийнхээ барааг зөөхөд тусалж байталаа. Дараах ирэхээс өмнө амжаад зөөчвөл болно шүү дээ. Сая ээж харагдсан уу? Юу яриад Юу өргөч юу ямар хүнд юм бэ чи? Ирсэн байж тээ. Супермен гэж хэлэх юм нэг алга болгоод нэг гарч ирээд аа. Ээж. За яас ээж. Оо яагач вэ? Хуурсуул гайгүй юу? Хүнд юм мөргөөл аа. Манай ээж чинь ингээл өчтөр хөлөө оголчаал өнөөдөр нийтгээл аа. Ясных нь кайлсаа. Болооч. За яас ээж. Яасан бэ минь ээж? Энэ удаад долгоргой зурагтнаас санаа авч хорооноосоо оны шилдэг ээж шагнал авч байгаа гэж худлаа хэлэн нэлээд итгэлтэй бус байдлаар өргөмжлөл авахт нь 150 мянган төгрөг хэрэгтэй гэж хэлдэгч баяртай мэдээ сонссон төвшин шууд л мөнгийг нь өгөв. Уухын тас баярлсан долгоргой гадаа хүлээж байгаа хүүдээ мөнгө өгөөд өнөөх гоо сайхны бүтээгдэхүүнээ ч бэрдэн бэлэглээрэ гэж хэлээд явууллаа. Хожим нь төвшин хаалгаа тайлахад ээж нь Ээж ингээд хаа орсон дөрөв залуу. Бууя. Хүш ээж. Юу яа би ослыг хаймар шүүлээд гэж одоо. Хөөе минийхөө. Хөөе минийхөө. Яасан бэ ээж зүгээр үү? Орц камерт юм. Камертай. Ой баларсан юм. Яг бүтггүй би мэдээсэн юм байна. Улмар төвшин камер шалгахад энэ удаад жаргал ээжигээ ах руугаа явуулсан нь тодорхой болно. Төвшин ээж шиг шүүгэлдснээр жаргал баярлан гарч ирэв. Бацна ээж. Сайн байна. Юу жооч. Дүүн энэ хайр зоолол. Зугааллаач гэж. Тэр хөшнөстэй ээж ингээл болсон болоогүй явааргүй арга заач өчл ард нь удаа зосч болж байгаа юм чи. Хичээч чи. Жимхтэй юм байна чи. Ха? За уучлаарай хаа. Би дахиж тэхгүй. Дүүд нь харин мөнгө хэрэг болчиход. Яг ч юм мөнгөөр. Шинжилтэд орох гэсэн чинь палаж юм. Юу шинжил юм палаж юм чи нэг зэг дуртай чи. Яг тэр хүүхдэд авчиж. Хаа. Юу гэж юм? Яа. Төвшин буцаж орж ирэхэд ээж нь Мич. Хүүгээ ясыг зүүчинд. Ажилтай дүртэй эзэмсэн мэрэлтэй болгоод өгсөндөг юу нь болохгүй ээж ерөөсөө ойлгохгүй ээж уучлаарай
Нөхөө ээждээ солонгосын виз гаргаад өгч. Ээж нь явж лийн хэдийн зохицуулахгүй болохгүй. Яасан ч гэсэн бодгийн. Ингэж хүүгээсээ уучлалт гуйчхаад гарч явахдаа долгоргүй. Баг хүү амгалангаа өнөөхөл архиа гударч байгааг нь хараад сэтгэлийн гүн зочиртолтонд орхон тэр. Долгоргой гэртээ очиод сэтгэл нь хямран хэвтэж байхад цаана нь сэргэлэн зурагттайгаа хэрэлдэж цэцрэгсээр. Хэд хоногийн дараа сэргэлэн галч үгүй, хоолч үгүй, арчаагүй царайлан зотроохон сууж байхад гаднаас амгалан орж ирнэ. Улмар амгалан гал түлхэх гэж байхдаа гинтэл анзаарсан бололтой. Гэрээч яц. Жаргалын байгаа л үү? Эрэг үед онж штэ. Жаргалагч жаргаж байгаа юм да. Яас манай гадаа ч бүр тачиж штэ. Хүүшээ нагалаа түлээчээ. Бүр гадаанаас л хүүдэн байж тань гэрч. Ээж хацээ. Юу гэж танаад байгаа юм шүү. Гүү. Манад байхгүй штэ. Тэгвэл яг төвшөөх гэдэг юм байна. Үгүй ээ. Цэнгэлтэй ярьсан. Тэднийд хэд хоног ирээгүй гэсэн штэ. Ээж нь сургаггүй болсныг гэнэтэл мэдсэн тэд өөрсдийн хэмжээнд ээжийнхээ сургыг гаргахыг хичээсээр. Гэвч ээжээс нь огтхон ч сураг гарсангүй. Эцэст нь дөвшин ах дүүсээ суулгаад гэр бүлийн хурал хийн. 5-5 хүүхэд төрүүлж өсгсөн энэ буурал ээжийг зовоохоо болиул яасан юм бэ? Үеийг нь өсчүүл өөр хүүхэд ачцээг эрхлүүлээл. Хүүхдүүд нь гадаа дотоод руу явуулж амраагаал. Бид нар ээжийг нэг удаа нутгаар нь авч явсан юм уу? Өөртөө нэг ганц аяг хоол хийж идэх завгүй өдөр шөнөгүй бидний төлөө гүйжвч тэр хүн чинь. За яах. Жаргаад цэнгүүд юм гэхэд нэг удаа бид нар ээжээ баярлалаа гэж хэлсэн удаа байна уу? Хэдүүд нэг жоохон юм бодож тунгаавал яасан юм бэ? Үнэн хэрэгтээ дөвшин ээжигээ амралтын газарт хэд хоног амраагаад тэрийг ах дүүстэй хэлээгүй байна л та. Энэ хооронд ээж нь амралтын газрын хүлээн авахч бүсгүйд бүх хүүхдүүд нь гадаадад сурч ажиллаж амьдардаг гэх зэргээр худлаа ярин томорчсон. Ээж нь хүүхдүүдэд яг л ингэж амьдраасаа гэж хүсч явдаг. Төсөөлөн ярьж байгаа л энэ байх л та. Сайн бацгаана уу? Сайн байна. Ингээд ах дүүс амралтын газар дээр ирээд ээжигээ асуухад чухмал гадаадад сурч ажилладаг хүүхдүүдийнх нь байгаа байдлыг хараад гайхсан хүлээн авагч. Долгоргой өдөр явсан. Би орой авамж тохирсон юм л та. Хүүхдүүд руугаа яарад ингэж явсан шүү. Улмар ах дүүс яарсаар ээжиндээ ирээд Би стач хайч шүү. Шинэ жилийн баярын минь. Ийхүү 5 хүүхдийн ээж долгоргой маань сүүлийн хэдэн өдрийг хүндхэн өнгөрүүлсэн ч эцэст нь халуун ам бүлэрээ шинэ оноо аз жаргалтайгаар гаргаж байгаагаар Баярлалаа ээжээ кино маань төгсдөг. Mask Production-ы 20 жилийн ойд зориулан бүтээсэн Баярлалаа аваа киног Univision Look TV DD-ээс хүлээн авч үзээрэй. Гэтэ аюу сайн уу өвчин тий? Сэтгэлийн ит хөдөлгөөнөөс олж зүрх зогсно хэр. Аав нь охиндоо удаан харагдах гал. Ямар сайн дэм насгал хийгээд байгаа те. Танаас болоод манай ангийн хөвгүүд надтай ярихаач байсан. Бид нартай ярих нь албав. Тэгээд сургууль төгсөлтөө хүнтэй үерхэх, суух гэсэн асуудал байхгүй шүү. Юу ч тохиолдсон авдаа бид явтлаа л. За. Эвэр мэдрэдэс. Тэр хүн их заавал. Дандаа ингээл
Хамт амьдардаг болгоё. Та яваа. Аа мэдчихэл хаалж штэ би. Тэгэхээр энэ охин чинь бол хавч арга нарийсах тусам. Миний ч гэсэн арга нарийс. Ягахан тусгарт минь ганцхан. Намайг шатааге. Гү чи харин сөрхий охин байх чинь. Ач бурхан биш штэ. Чин төрөлхийн гэж байдгийг олдон л гэж. Бид нар ч одоо ингээ нас биеийн төрсэн эмэгтэй хүмүүс. Хүнтэй суух нас болцсон ш таах. Хөө чи одоо хэн бэ? Нандигийн нандуу хүн байна. Тэгээ та яах юм? За чи мо дугаагаараа мөнгө гэж. Ой чи яах гэдэг юм бэ? Ойлтоо. Яач? Хурдан өгөөдгöç чи. Ялангуяа сүүлийн 3 сар маш хүнд, эрсдэлтэй. Сэтгэл санаа маш тогтворгүй болно. Чиний амь насанд аюултай гэдэг шүү дээ. Байхгүй ямар ч боломж байхгүй ойлгож байна. Дуурайч. Гэтэ би л биш. Уучлаарай гэж байна. Аа би харбадлаа. Үсэх. Хизээж үсэх. Би тэр хийж хаа болохгүй амтэрсэн биз дээ.